За манай Алтай ерөөс багийн маань одоо 3 дахь авиралт хийсэн уулууд одоо цам гаруй хайрхан байсан. Тэгээ шууд ингээд газрын зураг мапэд илгэж хараад. За эндээс шууд ховд ордог зам байд юм байна. Бөөндөө тийшээ ингээд явах уу гэд. За тгийгээ тэгээ бүгдийг шийдвэрээ гаргаад тэр замыг сонгоод явсан. Мөнх арнаасаа яваад уг нь цаагаараа тойроод шууд ховдын уртлаас орё гэд яг хөдлөө явсан чинь нэг шаварт шууд суугаад тэгэл за яав юу болов гэж гараад ирсэн чинь фургон маань баг хойдлих нь ингээл тэр чигтээ ингээд суудсан байсан. Тэгэл ерөөсө багаараа шууд хүмүүс бүгд гараад бүгдийг ингээл чулуу түлгээл тэгээд тент чи ингээл ороод тэгээд ядж хаа таавчтай нэг ууланд авиралт хийсэн ядралт авцсан. Тэнгүү дээрээс нөгөө замын эрсдэл гэдэг зүйл чи ороод ир. Тэгэл хурц гिचтэй бараг за нэг ганц хурц байсан баха. Тэгэл шавраа ингээл гараараа ухаалтай ямар ч байсан хоёр талынхаа дугуйг ингээ гаргаж ирсэн. За мөнх архнаас ховд орох замд 20 км яваад шавар цуусаа. Хаахан уух чахад гараар халив. Маа. Гэр жоо малтаж байгаа. Тухайн газараа бараг 2-3 цаг болоод тэгээд цаашаага явах зам хүртэл яг тиймэрхүү хэмжээний шавартай зам болж таарад. Тэгээд бид хэд ер нь за буцъя. Тэгээд төв замаа бараадаад ер нь яг мэддэг замаараа ер нь явсан дээр юм байна гэд махас сум ороод тэгээд ховд ороод ховдынхаа буянт хоолын хэрэг дээр нэг хоног шаардлага гараад буянт хоолын хэрэг дээр нэг хонсон. яг нэг урсгал голлынхын дунд орж хөдөөлөө отоглоод тэг өглөөний үзэмжил тэнд үнэхээр гайхамшигтайсэн. Ховдод хонсны өглөө нь манай баг дээр шинэ хоёр уулчин ирж ингээд баг маань ингээд аялал явах тусмал илүү өнөртгөн болоод тасан. Төлөвснөр бол 10 ууландаа явна гэж бодож исэн ч гэсэн хувийн шалтгаан гараад тэгээд 7 хоногийн дараа багийн шинтайгаа очиж нэгдсэн. За цам гараг дээрээ бид нэр цам гарагынхаа бэлд очиод одоо бэлээр нь ингэж уурчдаг гол байдаг. Тэр гол одоо зарим жилд одоо урсгалын хүчтэй үед одоо машин гарч чаддгүй. За энэ жил харин урсгал нь гайгүй байсан учраас бид нар одоо машинтайгаа голынхаа цаанаа гарч чадсан. За тэгээд цам гараг дээр бол одоо нэлээд орой очсон. Жирэмхий анхны төсөөлөл бол яг ер нь гутлаа тайлаад гол гаталж гарах юм байна гэсэн төсөөлөлттэй байсан болохоор хөтөн голыг эхлээд бол тоолоход одоо ямар мэдрэмж авах бол сайн мэдгүй ачаатайгаа явна гэсэн бодолтой байсан боловч маа фургоны жолооч харин голоо гатлаад нэлээд гол мол гатлах шаардлагагүй болоо бид эдийг цам барийнхаа бэлт ер нь хөргөж өгч чадсан. Тийм болохоор гол гатлах тийм мэдрэмжийг бол авч чадаагүй. Ер нь бол бас яг гол гатлаад үзье буцах замдаас гол гатлууд бас гоё байдаг гэх хүмүүсийн яриас сонсч ирсэн болохоор тэр их сонирхолтой санагдчихсан. За цам гаруй хайрхан дээр бол яг бидэд очиход бол хараа бүр болсон. Бид яг угаас унтж чагаал ихсэрсэн чи хайрхан дээр ирчихсэн. Тэгээ буусан жил харахгүй бол за отгоо бицгай гэл. Тэгээд тэгэхэд бол миний нөгөө цам гаруй хайрхныг бол хараагүй болохоор би одоо яг ямар хайрхан байсныг мэдэхгүй байхгүй. Цам гарынхан бэлд очиод одоо майхан саваа бариад отгоо босгоод за тэгээ хоолцоогоо идэж уучаад за мөн шууд шөндөө дайралтай хийх ийм төлөвлөгөө гаргасан. 1 4 5 За эсвэл цам гарын хариулт эхлэх гэж байна. Цагид болж байна. Жохоо. Хэд болж байна? За 2:40. Орон нутгийн цагаар шүү дээ. Би орон нутгийн цагаар. За 2:40 хөдөлж байна. Хамгураа ярихаа үнэхээр ийм амар ийм огцом ийм өксүр ийм хоёр ийм том баг уул ингэж дамнаж ингэж гарсан. Өөх дээшээ тэгэл алхаад байсан. Яаж яг мангар огцом. Хамгураа ярихаа миний хувьд ер нь хамгийн огцом санагдсан юм тухай үед. Хайцангу бас чулуу мул бол яг нэг ихний 2-3 яг юм дээр бол гайгүй байсан. Яг очиход бол. Яг за тэгэл яг үүр цайгаад яг үүр цайх яг нэг 4-5 цагийн үед яг ингээл тэг ингээл
хаяараад эхэлж байгаа байхгүй. Яг тэр үед бол амар байсан тэр байгаль, тэр өөрийнх нь тэр харуулж байгаа тэр манан тэгэл застай тий яг нэг юм жижигхэн яг зөөлхөн яг нэг гой тохиромжтой юм шиг оройд дээш ингээ гарч яваад ингээд үүл нь ингээ доогуур ингээд бүр ингээд доогуур унаад бүр ингээд нэг нар гараад нэг үүл нь унаад бүр үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Эмэгтэйгөр ингээд тийм манан дунд ингээ алхахыг хүсдэг байхгүй юу. Тэгээд надад тийм юм таархалаа гэдгсэн чинь чи азтай бол таарна гэдэг надад гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь би бол амар азтай байсан. Тэгээд битүү манай амар гоёсан. Тэр бол үнэхээр гайхалтай. Тэгээд цам гар руу авирж байхад бол айгүй манантай ерөнхийдөө айгүй бас үзэгсэлэнтэй гоё байсан. Тэгээд тэр үед бол нөгөө нэг манан ингээд задраал бусад байглаа харуулаад тэгээд би бол дотроо бол бас биднийг бол үнэхээр бас ивэж энэ гэж бодчихсон. Тэгээд жоохон явж ангууд дахиад цас ороод шуураад тэгээд сэлмэл Тэгээ авиралтын үед болохоор ер нь бол бас зарим тохиолдолд хүн өөрийнхөө биеийн байдлаас болоо буцах шаардлага гардаг. Жохон бага унтсан байсан болохоор өглөө авиралт хийж ахт маш их ядарсан. Авирал жохон хэцүү санагдаад тэгээд зөвшөөрөл аваад би доошоо буусан ганцаараа. Тэгээ яг авиралт эхлээл явж байхад угаасаа амар чанга байсан. Яг эхний уул болоод ч тэрөө ойрт бас нөгөө өндөр болондоо гараагүй байсан болохоор ингээ бүр амар ядраад би ч гэсэн өөр амар ядраад тэгэл дээгийгч дундаас нь ингээ болонгууд нэр би бас хамт болчдөг ч юм уу гэж бодсон. Тэгээд болроо бабак хоёр дээр очиж байгаа байхгүй хүүш хоёроо ийг нэг хөрнөө гэж штэ. Гэхдээ харин үнэхээр дийлгүй ядраад байна гинэ гэд. Тэгээд би бүр бодож байгаа байхгүй. За эн чи одоо те ийм амар манантай цаастай тэгээд саяны ирсэн замаараа эргээд буцна гэдэг чи эн чин одоо дийлх юм уу гэж дотроо бодцоод тэгээ яг нөгөө дээр очиод за одоо яах юм болоо гэж бодсон байжсэн чи маа нэг нь бабук хэлсэн ч тэгээ болроо ер нь бол ингэж буух гэж байгаа бол станц өгөө буулгаа. Тэгээ би бас бод за нэрээ бас станцтай те бас нэрээ тухайн үед тэрвээ станц өгж яваадаг бол манай тэр хүний олж авахгүй ш дараа нь ер нь мэдээж цаг хугацаа алдаж бас хүний амнаас эрсдэг ч магадлал өндөртэй болохоор ер нь бол бэлтгэлээ ер нь аягүй сангаж явбал зүгээр станц бол ер нь хамгийн хэрэгтэй юм. За тэгээ үлдсэн гişүүд маань болоо цаашаа бүгд одоо аяллаа авиралтаа үргэлжлүүлэх болоод тэгээд цаашаа явцгаасан. За цасныхаа ирмэгт ирээд за ингээд олсондоо ороод нийт 2 багт хуваагдаад 2 олсонд ороод ингээд дээшээ цасаараа өксөж эхэлсэн. За цасаараа өксөж эхэлж байхад ер нь ойр орчмын зүйл харагдахгүй, үзэгдэх орчин хязгаарлал өмдмөл болцсон. Ийм цав цагаан ерөнхийдөө орчин руу яваад орсон. Цав цагаан ерөнхийдөө нарны гэлба нар гараад одоо яг ийм битүү цагаан битүү цаасан сам дотор орцсон юм шиг санагдсан. Ерөнхийдөө бол орой дээр нь гараад ирсэн чинь цас орсон байхгүй. Тэгээд цас ороод тэгээд нар гараад тэр чинь тэгээд тийм өндөр уулан дээр тийм үзэгдэлч бас айгүй би ховор гэж бодсон. Тэгэхээр гоё шуураагүй тэгсэн гэрнээ цастай нартай бүр тийм үнэхээр гоё ирсэн зам.
болцлоо да. За боороо. 10 цаг болж байна гинэ. Байгалыг хараа штэ зүгээр. Би чам дөрөндөө. Жоо шийдвэн юу байж зээ. Баярлалаа цамцгүй гэсэн. Үнхээр таадаж шүү. Тэгээд яг цам гаргахаа өргөлдөө гарчаад яг нэг мухархны өргөл болвол яг өргөлн яг би яг дээр нь гарцсан мэдрэмжийг авч байгаа. Цам гарах хайрхан маань дээдл нь өргөл нь нэлээд бөмбөр юм шиг надад санагцсан. Яг тэгэхээр тэгээд бидэд яг юунд өргөл дээр гарчаад за эндээс яг хитэрч болохгүй шүү гэл ийм тойрог зураал. Тэгэл тэр тойргийн дундаа цагаар сайхан байсан болохоор нэлээ өмнөх хоёр өргөлөөгөө бодвол нэлээд жоохон удаан байсан. Буух болсон чинь буух зам бол нэлээд чанга байсан. Амар чулуутай тэгээ нөгөө дээр нь жоохон цас ороод хахаар амар хялтаргаатай болоод тэгээ тэр нь гулгах гад зарлаа ах миний хойноос явж байгаад бас нэлээ хит унсан. Намайг нэг удаа цохих шахсан гэсэн би алханы анзаараагүй. Энэ удаагийн цамгааруу хайрхан дээрээс доош уруудчих хвцтай би 3 удаа унсан. Тэгээд нэг чулуунууд нь гадаргуунууд нь тийм мүлгэр болцсон. Тэгээд дээрээс нь цастай. Тэгээ яг нэгийг дагаад яг араас уруудж байгаа. Тэгээ ихнийх дээр галтэрж унж байгаа. Тэгээ дараагийн 2 дахь дээр нь бас яг тэр цастай үе дахиж галтэрж байна. 3 дахь нь бол бүр амар унсан. Тэгээл би өөр бооцдгийг гэл унаал. Ёо тэгээл ард мангар олон хүн харж байгаа шээ. Тэр амар хэцүү те. За тэр ийм байдалд оруулсан юм. Өндөр уулын цуг алхаж чаж хизээж бити банд цаа зүгээр л босч ирээл. Үнэн бол үнээр л байх юм лээ. Ууж ахтаа би нөгөө харанхууд өгсөн болохоор яг айл зүг рүү бууха заалгасан ч гэсэн өөртөө эргэлзээд тэгээд болроогоос яг хаашаа буух вэ гэдээ асуусан. Тэгээд яг тэр үед бол нөгөө зүг чигийн баримжаагүй байсан учраас би буруу тал руу бууцсан байсан. Тэгээд бид нар станцтай явж исэн тултаа хоорондоо холбоо бариад тэгээд би яг зүг зам руугаа ороод ирсэн. Тэгэл яг отог дээр очиход нөгөө жолоочих маань халуун цай, халуун хоол бариад тэр бүхэн бол үнэхээр гоё исэн. Жохон ядралттай байсан. За гисэн хэдий ч бол одоо бид нар ажмаар одоо газар хороож явсаар хагаад камп дээр амжилттай бууж ирснээр одоо манай цам гаруу хайрхны маань авиралт одоо амжилттай болж төгссөн.